Сая сайн хөтөлбөртэй хамтдаа үзэгчдэнд баярлалаа. Альва төрийн үйлчилгээг авахд төрийн албаны хүн суртал олон шат амжилга иргэдийг ихээхэн бухимдуулдаг. Тэр дундаад лавлгаа мэдээллийн асуудал иргэдийн өөрсдийн оролцоогүйгээр цаг хугацааны явцад өргөдөх тохиолдол их байдаг. Тиймээс бичиг баримтын бүрдүүлэлт болоод архивын мэдээлшүүлэх нь цаг хугацааг ихээр шаарддаг юм. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохдоо салбар яам төрийн байгууллагуудтай хамтарч лавлгаа мэдээллийг аль болох иргэдэд ширэгдэл багтаа байлгах тал дээр анхаарч ажилласан гэдгээ салбарын сайд хэлж байгаа. За иргэдэд бол ямар нэгэн хүндрэл аль болохоор үүсэхгүй байх нөхцөлийг хангаж ажилласан. Одоо лавлгаа авах чиглэлээр жишээ нь одоо уучин бол цагдаагийн ерхий газраас одоо яаш итгэлгүй байсан гэсэн тодорхойлтыг авахын тулд хувь хүн өөрөө очиж авдаг байсан бол одоо цагдаагийн ерхий газрын дарга нэгэн даатгалын ерхий газрын дарга хамтарсан тушаалаар одоо нэгдсэн журмаар лавлгааг авдаг болсон. Ингэснээр бол иргэдэд маш одоо их хөнгөлт үзэж байгаа. Хоёрдугаарт одоо улсын ерөнхий бүртгэлийн ерөнхий газрын одоо мэдээлэл авалгааг мөн одоо шууд одоо авах боломжийг бүрдүүлж өгсөн. За дээр нь одоо мэдээлэл авалгаа авахд уучин бол 1000 төгрөг байсан бол энийг одоо 500 төгрөг хүртэл одоо болгож бууруулж иргэдэд бас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх одоо боломжийг хангасан гэдэг маш олон үр дүнтэй ажлуудыг бол энд хийсэн. За дээр нь хамгийн гол юм хуулийг анх боловсруулах үед бас иргэдэд аль болох хөнгөлөлттэй, нээлттэй хөнгөн шуурхай үйлчлэх төр одоо боломжийг харж хуулийн зүйл залтуудыг аль болохоор нээлттэйгээр хийж оруулж батлуулсан байгаа. За энэ дээр өнөөдөр одоо тодорхой хаяггүй байсан, тодорхой одоо ажлын байр нь татан буugдсан, баримт бичиг одоо өдрийн дэвтрийн бичлэлт нь олдохгүй байгаа иргэдэд одоо хүндрэл учруулахгүй үднээс тухайн сум хороо одоо баг хорооны засгийн тодорхойлолтоор шууд одоо тэр тухайн нөхөн тооцтыг бол хийх ийм зохицуултуудыг хийж өгсөн байгаа. Тэгээ энэ бүгд нь бол өнөөдөр иргэдэд ямар нэгэн бол хүндрэл учрахгүй байх нөхцөлийг бол бүрэн хангасан ийм асуудлаа.